Өчигдрөөс эхлэн цахим орчинд Монгол хулгайтны 100 эрхэм нэвтрүүлгийн архивын бичлэгүүд цацагдж олон нийтийн анхаарлыг нийлээд их татаад байсан. Тодорхойлбол Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч Инх баярын оролцсон нэвтрүүлгийн дүрс бичлэгүүд байсан юм. Тэгвэл энэ асуудлаар Монгол хулгайтны 100 эрхэм нэвтрүүлгийн ерөнхий найруулагч Баатар олон нийтэд тайлбар хийлээ. Монгол хулгайтны 100 эрхэм Монгол тулгтны 100 эрхэм нэвтрүүлэг бэлтгэгдэн олонд хүрсэн цагаас эхлэн сайн муу ярианы сэдв байсаар ирсэн. Тодорхойлбол нэвтрүүлэгт оролцож байгаа зочдыг ёс юм шиг уйлуулдаг сонгуулийн далд шоу зэрэг шүүмжлэлүүд үзэгчдийн дунд байдаг. Мөн монголчуудын дунд дутагдж байгаа сайн хүрэг нэвтрүүлэг зураг авалт, найруулга, хийц зэрэг уран бүтээлийн өндөр түвшинд хийгддэг зэргийг магтан сайшаадаг юм. Харин энэ удаад алдагдсан гээд байгаа ерөнхийлөгч асан Инх баярын нэвтрүүлгийн хар дүрсийг үзсэн хүмүүс мөн л өөрсдийн үзэл бодлоор хандаж, бичиж илэрхийлж байгаа юм. За нэг хэсэг нь энэ дүрсийг зориуд өөрсдөө тараасан тухай бичиж байна. Харин нөгөө хэсэг нь цэвэр алдагдсан гэж үзэн хөтлөгч нарыг буруутгаж оролцогчдыг муулж эхэлсэн юм а. Тэгвэл үүнд нэвтрүүлгийн найруулагч Баатар улсын төв архивт очихоос өмнө дүрс хулгайлагдсан гэж хэллээ. За мөн Монгол тулгтны 100 эрхэм нэвтрүүлгийн дүрснээс гадна өөр нэвтрүүлгийн дүрс алдагдсан тухай мэдээлсэн юм. Тодорхойлбол Hera Entertainment студийн уран бүтээлчид зориг агсны тухай нэвтрүүлэг хийж үзэгчдэд хүргэх гэж байсан байна. За тэгвэл тэр нэвтрүүлгийн дүрс хулгайлагдсан гэлээ. Мөн хизээ алдагдсан тодорхойгүй ч маш өндөр зохион байгуулалттайгаар ямар нэг уул мөргүүлдэн хулгайлсан гэдэг байр суурь илэрхийлсэн юм а. Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан бид тус нэвтрүүлгийн найруулагч Баатарыг студид урьж ирүүлэн тодорхойлох авахар урьсан байгаа танд оройм төргий. За баярлалаа. За дөнгөж сая мэдээнээс харж байхад танаа нэвтрүүлгийн хар дүрс улсын төв архивт хадгалагдаж байдаг гэсэн. Яг одоо энэ алдагдсан гэдэг байгаа дүрсүүд архивт очисон байсан уу? Аль эсвэл өөр газар байсан юм уу? Одоохондоо архивт өгөөг байгаа. Одоо манаа дээр байсан. Манайх дээр одоо ингээд хэрэгтэй хэрэггүй архивлахгүй гэдэг ингээд хийгдэж нөгөө шүүгдэжсэн тэр дүрсүүдээс алдагдсан. Хаанаас алдагдсан гэж үзэж байгаа вэ? Манай студиэс, манай серверээс одоо алдагдсан гэж үзэж байгаа. Тэгээ энэ бол маш өндөр зохион байгуулалттайгаар хулгайлагдсан л гэж. Тий. Алдагдсан дүрсийг үзсэн хүмүүсийн хувьд бол маш олон талаас харж байна. За тухайлж хэлбэл хөтлөгч нарын асууж байгаа асуулт, яриулах тактикийн талаар гэх мэт олон талаас хүмүүс харж байна л да. Энэ талаар ер нь та ямар байр суурьтай байгаа вэ? Мэдээж энэ бол одоо хөтлөгч нарын өөрийнх нь одоо байр суурь одоо өөрийнх нь яг одоо дотоод үнэмшил гэхээс илүү найруулагчийн өөрийнх нь тавилт, найруулагчийн өөрийнх нь одоо ерөнхийдөө ингээд юм даалгавраар хийгдэж идэг зүйл л дээ. Тэрээс одоо хөтлөгч нар өөрөө яг тэгээд ч юм өөрийн зорилгоор гэж ярина гэж байхгүй. Ерөнхийдөө ярьсан нэвтрүүлгийн бас нэг тактик нь өөрөө хүмүүсийг яриулдаг. Тэр яриулж явах хугацаанд тэр чи өөрөө хүний яг дотоод сэтгэл рүү одоо илүү ойртох гэсэн тийм ерөнхий тавилт нь бол уран сайхан талтай нэвтрүүлэг учраас процесс их удаа явагддаг процесс л та хүн рүү ойртох. Яг тэр процессын одоо дундах тийм хар материалыг ашиглаж тавьсан нь өөрөө маш том одоо улс төрийн дагуулгатайгаар авч хулгайлж тавьж байгаа байдал нь өөрөө тийм их тийм ёс зүгэл асуудал байгаа юм л да. Тэгээд яг энэ завшааныг ашиглаад бас одоо бидний сая хэвлэлийн богрол дээр ч гэсэн хэлсэн. Одоо надтай хамтран ажилладаг. Одоо энэ бол одоо цэвэр одоо манай Hera Entertainment-ийн алдаанаас болж ингээ хулгай алдагдсан. Тэгээ энэхүү одоо алдаа бол одоо цэвэр одоо мэдээж найруулагчийн алдаа байдаг. Гол одоо өдөртөж байгаа хүний хувьд миний алдаа. Тийм учраас одоо энэ нэвтрүүлэгт одоо энэ хүүд үрсэ алдагдсан намрын Инх баяр гоо. Тэ Монгол Улсын ерөнхийлөгч намрын Инх баяр түүний гэр бүл гэргий цолмон манай хөтлөгч редактор Боврын Лавсрангай хөтлөгч одоо Ануужин нараас бол мөн одоо Монгол Улсын бүх сэтгүүлчдийн өмнөөс бас уучлаарай. Энэ бол одоо маш том алдаа байлаа гэж дахиад бас уучлахгүй. Энэ талаар бол маш олон хүмүүс сэтгэлдээ илэрхийлж байна. Олон ч одоо талаар ярьж байна. Тэгэхээр зарим хүмүүс энэ дүрсийг Баттулга гишүүний шоу байлгах зорилгоор одоо өөрсдөө албаар задлчихлаа гэсэн зүйл яригдж байна. Энэ бол хүмүүсийн хэлж байгаа сэтгэлдлүүд. Тэгэхээр ер нь Баттулга гишүүний хувьд танаа нэвтрүүлэгт ямар оролцоотой байдаг юм бэ? Яг тэр Баттулгах бол ерөнхийдөө тийм шууд хамаарал ерөөсөй байхгүй. Биднээс манайх нэвтрүүлэгт бас туслахыг боддог. Биднээс ч одоо бодлогот нь оролцоод тэрийг оруулах, энийг оруулахгүй ч гэдэг юм. Эсвэл энийг гаргая гэдэг юм тийм хүнд байдгүй. Тийм этик гэж бас тэнд байхгүй. Тэгээд энэ одоо бүгдээр энэ таамаг одоо яриануудыг бол бүхэн таамаглах бас хардах хэрэгтэй. Энэ бол манаас мэдээж биднээс бол цагдаагийн байгууллагт хандсан шүүх цагдаа мөн одоо оюуны өмчийн газар таадаг хандсан байгаа. Эндээс шалгагдж байгаа. Тэгээд ямар ч байсан нөө цахим ертөнцид хулгай хийсэн хулгай бол баригддаг яаж хийж байгаа л яг л маш их баримтууд маш их тийм ор мөр үлдээдэг учраас
баригдан ирэхэд би бол найдаж байна. Монгол улсын төр одоо энэ шүүх засаглал гэдэг тунгалаг байгаад энэ зүйлийг бол бас яг үнэн бодтойгоор илрүүлнэ гэж би найдаж байгаа. Та бас түрүү яриандаа дурдлаа маш нарийн зохион байгуулалттай нэвтрүүлгийг унах гэсэн хүмүүсийн одоо үйлдэл байлаа гэж ярьлаа. Тэгэхээр одоогийн байдлаар гэдэг юм уу ерөн сэжиглэгдэж байгаа тохиолдол танд байна уу? Би бол тэрийг одоохондоо шалгаж байгаа учраас хэлж болохгүй л дээ. Мэдхгүй. Мэдээж одоо цагдаа нарт бүхэл мэдээлэл өгсөн. Тэгээ мэдээллээс өөрөө бас харагдах байх. Би зүгээр энэ дээр хэлэх зүгээр нарийн зохион байгуулалт гэдэг нь бол та бүхэн өөрөө харж байгаа монтажлагдсан. Тэгээ тухайн тайлбартай, тексттэй. Тэгээд ингээд партаар жижиглэн хуваасан байдалтай байсан. Тэгээд тэрийг бол анх гарахаас нь ахвал манай 30-аад одоо яг энэ компьютерийн мэргэжлийн яг энэ цахим ертөнцид одоо яг ийм зүйлүүдийг устгадаг эсвэл одоо яадаг ийм баг ажилласан. Тэгээд ингээд 50-аад устгахад дараагийнх нь гарч ирэл 50-аад устгахад дараагийнх нь юугаар гаргаал ингээд маш зохион байгуулалтаар хийгдсэн бол бүх үйлдэлээс нь харагдаж байгаа юм л да. Бас нэг зүйл тухайн бичлэгийг би бас үзсэн л дээ. Тэгэхээр харж байхад бол маш их материал дундаас ялгаж байгаад одоо партаар нь хуваадаг гэдэг ч юм уу тийм ээ хувааж гаргасан. Тэгээд дээрэс нь үзүүлж байгаа өдрийн хөдөлгөөд юм амралтын өдрийг тий яг 5 дахь өдөр хийгээл 5 дахь өдөр ягаад хагасаа бүтэнсэнд бүх юм амарсан байгаа учраас өмнө арга хэмжээ авч болохгүй байгаа л тэр зүйлийг маш нарийн зохион байгуулсан байсан. Тэгээд би бол бүх нэвтрүүлгийн 2 тирад дүрс байгаа. Тэрний бүх дүрсүүдийг одоо яг хаана юу ярьсан бүгдийг мэдж байгаа. Тэгэхээр энэс бол маш олон бүх дүрснээс авч ашиглаж хийсэн тийм л зүйл байлээ л дээ. Тэгэхээр их тийм ядмаг улс төрийн маш утгагүй л тийм шоу үйл ажиллагаа боллоо л доо. Энэ бол тийм манай сэтгүүлчнэр энэ дээр бас нэг тийм ойлгох хэрэгтэй. Хулгайд алдагдаж ярьж байгаа хүмүүсийн асуудал нь тийм хүнд биш. Асуудал биш. Гол нь одоо хулгайлаад хүмүүс тавьж асууж байгаа хулгайчийн тухай манай сэтгүүлчнэр илүү сайн ярих хэрэгтэй юм болов уу? Тэрнээс ч одоо тэр нэр байна. Мэдээж би бас хэллээ Баатар энэ бол миний цэвэр буруу. Одоо энэ дээр бол би нэг юм хэлэхэд манай хоёр хөтлөгч болон оролцсон хүмүүсүүд арахгүй байх. Миний одоо байхгүй байгаасаа гэж би их хүсэж байна. Яг тэгэхээр энэ бол одоо дотоод ганцхан надад зориулж биднээс одоо манай биднээс зориулж итгэж хийсэн зүйл маань итгэж ярьсан зүйлийг ингэж гэтээ ингэж хийн бол миний хувьд бол их тийм хэцүү байгаа. Яг тэр нэг итгэлцлийн асуудал гэдэг чинь өөрөө хэцүүлт. Тэгээд яг хүмүүс бас намайг өөрөө тараацсан юм шүү гэдэг ойлголт маш их байгаа. Тэгж одоо өөрийнхөө одоо бас магадгүй би 30 жилийнхаа өөрийнхөө хөдөлмөрийг одоо ингэж ганцхан тэр төрсөөр ч юм уу ганцхан зүйлээр ингэж хийхгүй шүү дээ. Энэ бас ойлгох хэрэгтэй. Тэгээд энэ би энэ салбарт ажилласаар байгаа л дуусна гэж бодож байгаа. Тийм учраас ийм тэнэгэл бол хийхгүй. Мэдээж би хэрвээ хийсэн бол энэс сайн хийх байсан. Маш яг техник яг тэр юуны хувьд бол маш муу хийгдсэн. Яг хийх гэж оролцсон тийм л. Би нэг зүйл товчхон тодорхойлчихсан. Одоогийн байдлаар энэ одоо алдагдсан дүрсний талаар шалгагдаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байгаа. Гэхдээ энэ нэвтрүүлэг цаашид үргэлжилж явагдах уу? За энэ бол одоо яг үндэ хэцүү асуудал та. Одоо энэ дээр бол бид цаашдаа одоо миний ерөнхийдөө нэг би хийх. Яг мэдээж энэ нэвтрүүлэг бол явна. Найруулагч цологдох асуудал бол байж магадгүй. Монтажны хувьд бол одоо хийгдээ зураг авалт хийцэн байгаа зүйлүүд бол явагдаар явна. Тэр бол ингээд монтаж хийгдээд яваад явах. Шинээр нэвтрүүлэг цаашаа хийхгүй хоёр хөтлөгч бол байдгаар байна. Зөвхөн найруулагчийн хувьд бол солигдож магадгүй. Яг тэгэхээр энэ бол бас том хариуцлага юм болон ёс зүйн том алдаа болж чадлаа. Энэ бол тэгээд бас үнээр гай юм. Тэгээд би энэний чинь ямар гай юмаа гэдэг буцаад надад би тэр хүмүүст ярьлаа гэхэд надад итгэж цаашаа энэ хүн тэр сайхан итгэл дахиж надад өгөөгүй юу гэдэг асуудал маш хүндэлтэй. За маш баярлалаа. Энэ талаар тодруулах өгсөнд баярлалаа.